Hello guys, Twenty байна. Та бүхэн миний сувагт ирээд тавтай морил. За маш их удсан байна. Бараг 5-6 сарын хугацаанд бичлэг хийгээгүй санагдаж байна. Тэгээд энэ хугацаанд ямар үйл явдал болж өнгөрсөн талаар апдейт хий гэж бодлоо. Мөн цаашдаа бичлэг болон сувгаа яаж авч явах талаараа бас дэлгэрэнгүй мэдээлэл өгье гэж бодлоо. За юуны төрөнд гэх юм бол зуны амрал маш сайхан өнгөрлөө. За сүүлд бичлэг хийхэд бол яг хуучин гэртэй байсан. Тэгээд яг төлөвлөгөөний дагуу бол бид хоёр нүүсэн байгаа. За тэгээд нүүгээ чин гэртэй ирсэн. Яг бүх зүйлийг анх яг нэг raw байхаас нь ахуулаад өөрсдөө энэ гэрийн төвчүүлэлтэн дээр оролцсон. Учир нь гэх юм бол яг бид хоёр энэ гэрийг өөрсдийнхөө стилийг шингээсэн. Яг л бид хоёрын хинч орж ирээд яг тэгээд хоёрын бүх юм чи харагдчихна гэдэг талаар төгчүүлээгээд аль нь яг суугаад зураг гаргаад засварынхаа жилч гэсэндээ өөртөө гар бие оролцоод тэгээд гэрээ бэлэн болгосон байгаа. За та нарын харж байгаа энэ үр бол маш онцгой үр байгаа. Учир нь гэх юм бол энэ яг миний бичлэг хийх студио өөрөө байгаа. Үндсэн нэр нь Мари Антонет гэдэг өөрөө байгаа. Тэгээд энэ өрөөн дээр дахиад хийгдэх зүйлүүд бол маш их байгаа. Энэ өрөөгөө би ер нь явцдаа яг нэг тийм хуучны Франц уур амьсгалыг харуулсан яг хуучны Францын ордны нэгэн жигүүр өрөө шиг болохын тулд тохижуулж эхэлж байгаа. За эхний ээлжинд гэх юм бол яг хан болон өнгөний сонголтуудаа хийзэн үндсэн концепт нь бол гараад ирсэн гэсэн үг. Тэгэхээр одоо чимэглэх ажил дотор байгаа. За тэрнтэйгээр холбоотойгоор би влогуудыг хийж эхэлнэ. За цаашдын төлөвлөгөө гэх юм бол 7 ногт 20 удаа бичлэг ордог болно. Одоо ер нь ингээд бүх юм яг байрандаа ороод яг миний цаг зав бүх зүйл одоо ингэж бичлэгтэй зориулах цаг завтай болсон байгаа маш их баяртай байгаа. Тэгээ 7 ногт 2 удаа бичлэг орно. 3 дахь өдөр болгон crime time бичлэг орно. Харин бүтэнсэн өдөр болгон weekly vlog буюу 7 хоног тэр 7 хоногт юу болж өөрсөн талаар ингээд тодорхой онцгой бичлэгүүдийг аваад нийлүүлээд vlog болгоод харуулна гэсэн үг. Яагаад гэвэл би болохоор өөрөө YouTube хуудсан дээрээ яг тиймэрхүү бичлэгүүдийг үзэх дуртай. Тэгэхээр миний үзэгч нар ч гэсэн надтай яг үеижлэн сонирхолтой байд юм шиг санагцсан. Тэгэхээр 3 өдөр болгон crime time бичлэг, харин хагас бүтэнсэн өдөр болгон weekly vlog ороод явах нэ гэсэн. Тэгэхээр vlog-ын дээр энэ өрөөгөө яаж тохижуулж байгаа талаараа та бүхэнд бас дэлгэрэнгүй харуулна. За тэгээ юудач бүгдээр ихлэд өрөөтэйгээ танилцъя. Энэ өрөөг бол цаашид байнга харж байх учраас за окей, өрөө маань бол яг коридороос тэгж орж ирдэг байгаа. За тэгээ яг үүднээсээ эхлэх юм болвол яг энэ хаалгаар орж ирээд тэнгууд энэ ч болохоор харанхуй байгаа. За энэ өрөөнд болохоор би техник технологитой холбоотой, камертай холбоотой бүх зүйлийг хадгална. Харин үндсэн өрөөнд болохоор би дандаа нэг хуучны уур амьсгал, дээрийн өнгө төрхийг нэг тийм ордны маншин байдалтай харагдуулах учраас одоо энэ гэрэл техник технологитой холбоотой бүх зүйл бол харанхуй өрөөл орчно гэсэн үг. За одоогийн байдлаар бол тохижуулсан байгаа тохижуултыг бол өөрчилнө. Энэ яг нөгөө гэрээ яаралтай бэлэн болгоод найр наад маяг хийчихсэн учраас ингээд тохижуулсан байгаа. Хуучин гэрээс ирсэн номын тавиур байна. Босны зүйлийг хийхэд би буцаад ном их уншдаг болсон. Урд нь ном их уншдаг гэж яагаад би зүгээр л кино үзээ, series үзээд, докюментари үзэх дуртай болсон байсан. Хараа одоо номлуугаа иргэн орж байгаа. Энэ кабинет бол энэ өрөөнд үлдэн. Энэ кабинетийг бас арай өөр чимэглэж магадгүй. Гэхдээ энэ шуруулганууд руу бол дандаа камертай холбоотой залгуур USB холбогч гэх мэт зүйлүүд орчихно. Тийм болохоор энэ хэсгийг бол ингээд үлдээн. Тэгээд хуучны пенс тоглуулагчийг бол олж авчирч тавина гэж байгаа. Тэгээд бас хуучны оёдлын машин авчирч тавьж л байгаа. За жишээ нь энэ гэрэл бол яг миний хуучин бичлэгэн дээр ашигладаг гэсэн гэрэл энийгээ солино. Яг нэг crime time дээр өрөөгөө тэр чихн улаан болох шаардлагатай болоод тэгээд яг энэ цагаас ийг нь улаанаар буудаад харамсалтай найрлах гэсэн чинь ингээд толгон үлдсэн. Тийм гэрэл маань натаа маш олон жилээ өнгөрөөсөн. Тэгээд энэ гэрлээ бас шинчлэх цаг нь болсон. Тэгээд бас crime time бичлэг хийж явах дандаа би нөгөө студио микрофоноор яриад байсан. Тэгээд одоо бол влог хийхдээ зөөврийн ингэртэй зүүдэг микрофонтой болно. Тэгэхээр бас тэрийг хайх ажилтаа. За тэгээд намайг зурсан энэ зураг бол би маш их дуртай. Энд гоё алтлаг хуучны хэв маягтай жаз хийгээд энэ өрөөнд бол үлдэх юм бол айгүй зохих юм шиг санагдаж байгаа. Харамсалтай нь нүүлтийн хавцад энэ ч гэмтэл учирсан. Гэхдээ энийг бол би засаж чадна. За энэ зурагнууд бол энэ тал эднэр болохоор энэ өрөөнөөс гарна. За харин энэ талны хооронд би яг юу талтай болё гэж бодож байгаа. Нөгөө алтлаг хүрээтэй тойл гэдэг чинь одоо яг тэр манай буудантай адилхан гэсэн үг. Яг тэр буудантайгаа адилхан хэв маягийн юг
тойлыг бол энэ тойлны хооронд сольж тавигжиж байгаа. Энэ тойлоо өөр өрөөнд оруулна, магадгүй хувцсны өрөөнд. Яг тэгвэл энэ тойл жоохон орчин үеийн маягтай харагдаад байгаа. За тэгээд энэ чи ширээ ирнэ. За тийм гол энэ бол яг өрөөний минь гол пис байгаа. За яг энэчээ суугаад бичлэгүүдээ хийн гэсэн үг. Тэгээд иймэрхүү стилийн бас крестл жижиг саналууд орж ирнэ гэсэн үг. Тэгээд энэ өрөөгөө бүгдээ хамтдаа тогтжуулна. Энд ч болохоор би яг хуучны гоё овжуур шанделиер оруулж ирж тавья гэж бодож байгаа. Тэгээ инээдтэй зүйл гэх юм бол би энэ бичлэгийг 2 дахь удаага бичиж, эхний удаа бичсэн чинь би дүрснийхэн чанарыг нь тааруулаагүй учраас айгүй муухай бүрсээсэн бичлэг авцсан. Тийм болохоор дахиад хийж гин. Уул нь яг энэ бичлэгийг хийж яхад надаа гадаа бэлэг ирсэн баггүй. Тэгээ би яг гадаад YouTube руу чиг яг бичлэгээ хийжсэн чинь дундуур нь бэлэг ирлээ гэдэг бол бэлгээ задлцсан. Тэгсэн чинь харамсалтай дахиад бичлэг хийх шаардлагатай болоод TVS ирсэн бэлгийг танилцуулж чинь надад Beauty Secrets айгүй гоё бэлэг ирсэн. За энэ бэлэг болохоор сав багла бодол маш хөөрхөн. This was made for you гэд Beauty Secrets-ийн надад шинэ оруулж ирж байгаа брендийнхээ дээж бүтээгдэхүүнүүдээс явуулсан байгаа. Тэгээд энэ хайрцгийг би аваад үлдчихье гэж бодож байгаа. Энэ миний ягаар өрөөтэй аюу хөөрхөн зөгцөж байгаа болохоор энэ дотор магадгүй USB cord энэ төр хийгээд хадгалжуул шургуулганд дэвчүүл хөөрхөн санагдсан. За дотор нь юу байсан бэ гэх юм бол энэ Azarin гэд брэнд шинээр орж ирж байгаа юм билэ. Тэгээд энэ брендийн юу cooling spray буюу сэрүү зүйлэх үйлчилгээтэй ийм нарны цацлага, нарнаас хамгаалах цацлага байна. За дараагийн зүйл гэх юм бол бас ийм sunscreen байгаа. Гэхдээ энэ л хороо extra moist and glow гэд цайруулах үйлчилгээтэй юм байлээ. За дараагийн 2 зүйл нь гэх юм бол makeup бүтээгдэхүүн байсан. Тэгээд энэ chic to cheek blush гэд маш гонх яг миний хэрэгэлдэг өнгөний blush ирсэн. Би ягаан blush надаа яг цогтгүй гэж боддог. Тэгээд яг ийм өнгөний blush зөгтөг. Тэгээ блашныхаа өнгө нь бол яг юм байна. Яг надад би энэ ингээд жоохон swatch хийгээд үзсэн. Яг миний өнгө лээ тэгээ гой цүнхэндээ гэдэг явахад тохиомжтой санагдсан. Харин дараагийнх нь Pop the Soda гэдэг нэртэй highlighter явуулсан байсан. Тэгээ энэ highlighter бол маш гой санагдсан. Тийм нэг шампань өнгөтэй бас цүнхэндээ хийгээд аваад явах боломжтой. За тэгээд босныг бэлгээ задлаад өнөөдөр төлөвлөгөө ярьж ирсэн юу гэх юм бол надад энэ баг 2-3 хоногийн өмнө ирсэн концертны тикет байгаа. Тэгээд саяхан найрны дараа гэрээ цэвэрлж агаад энийг олцоод айгүйх баярлсан. Бүх юмаа далт ийцэн мартсан байлээ. Тэгээд 8 сарын 17-нд болох концертны тикет байна. Тэгээд энэ концертыг бол яг болцоо хийгээд хабитайгаа үзье гэж бодож ирсэн. Гэхдээ өнөөдрийн төлөвлөгөө бол бас энийг өөрчилж магадгүй. Яа тэгвэл яг өнөөдөр юу гэж байгаа гэх юм бол одоо бас 2 цагийн дараа манай гэрт манай веган найзууд цугларч байгаа. Тэгээд охтуудаар хамттайгаа оройн хоол идээд нэгэн үчиг веган өнгөрөх гэж байгаа. Тэгээд манай нэг найз охины маань төрсөдөр саяхан болсон. Тэгээд бид нэр айл айлын завгүй байсан. Би байрны найр гээ завгүй байсан болохоор төрсөдрийн тэмдэглэж чадаагүй. Тэгээд өнөөдөр би гэртээ яг гоё динер хост игээд веган хоолтой, веган шампаньтай, веган кейктэй яг ямиг бэлдэж байгаа. Тэгээ манай найз охтууд бүгдээрээ орсоор ярьдаг болохоор би энэ тикетээ өгчий гэж бодсон. Тийм болохоор энэ концертны тикетийг төрсөдрийн бэлэг гэж бэлгэлээд хөртөөгөө бас нэг оройг болцоод өнгөрүүлээрийгээд өгдөм үү гэж бодож байна. Тэгээд тикет нь Shopee дээр зарагч болохоор магадгүй би өөртөө дахиад тикет авчна. Тэгээд Shopee гэснээс босноо сонирхолтой зүйл болсон. Тэрний үе гэх юм бол бүтэн жилийн хугацаанд Shopee-гийн нүүр царай болж ажилласан байгаа. Хэрвээ та нар намайг Instagram дээр дагдаг бол мэдсэн баг. Тэгэд өөрийнхөө зургийг автобусны буудлын дээр, томоохон барилгуудын дэлгэцэн дээр харсан чинь аюу нэг тийм бодит биш мэдрэмж төрсөн. Тэгээд тэр бол маш гайхалтай байсан. Shopee-гийн хамт олонтой бол яг нэг гэр бүл шиг болж чадсан. Дараагийн зүйл гэх юм бол зураг авалт гэснээс сайхан би бас ялгууны зураг авалтанд орсон байгаа. Ялгуун брендийн зураг авалтанд ороод маш гоё experience болсон, маш гоё туршлага болсон. Тэгээд бас л хамт олон креатив мундаг бүсгүүчүүдтэй найз нөхөд болоод үлдсэн. Тэгэд яг наадмын зураг авалтанд орсон л доо. Тэгээ ялгууны шинэ коллекшнийг бол өмсөж зураг авахлаа. Тэгээ гоё танилцсан байгаа. Өмнө нь би яг ч нэг тийм үндэсний хувцас, үндэсний өмсгөл гэхээс жоохон хол байсан юм байлээ. Гэхдээ ялгууны зураг авалтанд ороод би үндэсний хэг маягийн имийг орчин үетэй хослуулаад стайлинг хийгээд гоё лукуд гаргаж болох юм байна гэдгийг мэдээд тэгээд Playtime дээр болохоор ялгааныхаа шинэ коллекцийн хувцснуудыг өмсөд оролцсон. Тэгээд ялгаан брендийн зүгээс гэх юм бол яг Playtime зориулаад надад өөрт минь зориулаад нэг Dyson Sage явуулсан байгаа.
Тэгээ тэр даашинсийн ханцуун дээр нь 20 гэд бичсэн. Яг миний нэрийг бичээд үйлдвэрээс яг шууд үйлдвэрлэж гаргаад надад илгээсэн. Тэгээ тэрийг нь би Playtime дээр өмсөж амжсан. Тэгээ маш их баярлалаа. Надад үнэхээр гоё дурсамж болж үлдэж чадсан. Тэгээ би одоо хувцсныхоо өрөөнийхөө манекенд нь тэр даашинс өмсүүлээд ингээд үзмэр шиг болгоод хадгалсан байгаа. Тэгээд би бас яг тэр үеэрээ влог хийсэн. Тэгэхээр бүгдээр хамтдаа ялганы зураг авалтын влогийг үзье. Alright, today is the day. За юу ч өнөөдөр бол зураг авалтанд явах өдөр болсон байна. Тэгээ би айгу амар хувцас өмссөн байгаа. Зөндөө хувцсалж өмсөх болохоор ийм комбинзонтой амар санагдаад. Тэгээд шууд one zip down тэгэл болоо. Тэгээд агаарт гарах юм чи ингээд comfy shoes өмссөн байна. Окей, одоо бол баг 6 цаг дөнгөж болох чинь. Бид нэр тэгээд хотоос гарах учраас нилээн эрт цугларсан. Тэгээд миний лукуудыг бол бэлэн болгоцсон маа. Би баг нэг 10-аад луктэй байх юм шиг гэлээ. Тэгээд super excited. За окей. Багын дотор юу байгаа вэ гэх юм бол за миний камераны кейс. Энийг би баг юу лээ. Нэг говьоос юм аваад галерей Улаанбаатараас юм аваад суглаанд хожиж исэн баха. Тэгээд би гол энэ цэцгэнд амар дуртай байхгүй юу? Edelweiss. Тийм болохоор бэлэг шигээд аваад үлдсэн. Гэхдээ энэ чинь нэг камера хийж авч явдаг. Эсгээ болохоор дөрвөлтөө сануулаад амар сайн байдаг. Окей, тэгээ some jewelry, hoodie, тийм гол хар өмтнүүд байгаа. Тэгээд өөр something. Окей, хэдэн өдрийн өмнө би энэ чирч фитинг хийсэн байхгүй. Тэгээд надад энэ үрээ айгүй их таалагдсан. Бүр зөндөө олон гоё хувцаагаа. Вау, зураг авах локейшн дээр ирсэн. Гадаа өнөдөр бүр маш гоё өдөр байна. Бүр тэр доороос алхаж ирсэн. Тийм болохоор нэг ямсгаацсан байна. Энэ ногоон нахил өрөө гэсэн. Окей, вау. Өнөөдөр нэг тийм гоё дулаахан гэхдээ үүлэрхэг яг зураг авах төгс өдөр байна. Хаалгаж байна уу? Тэг жаргаж байгаа юм бороо. Окей, за бодлоо дуусгаад ирээд бол. The artist. The art. Нэг хартан ч юм уу. За бүсгүүч үдээ. Hey sexy ladies. C'est bon. Хэн тийжөөс? Ийшээ харах хэрэгтэй юм байна шүү дээ. Ийшээ хараад дээ. Яг үнэ тийм ийшээ харах хэрэгтэй. Чиртлээ шүү дээ. Шууд ингээл олон төмний нүдэндээ ба. За дараачихаа зураг гарлаа да. За манай баг хамт олоо. За дахиад гар шитгэндээ. За уул нь бид нар сүүдэр амир хэрэгтэй шин тий. Тэгсэн чинь бүр нэлийн нартай. Гэхдээ яг нартай ч гэсэндээ спотоо хайж идэл үйл гарах байхаа тий. Ийшээ бол зөндөөл борооны үлээлээс үйл ирж байгаа шин. Тэгэхээр үүлийг хөглөө. За манай sexy lady ч байна. За бид нэр спотоо хайх явлаа. Background нь үл. За бид нэрт явж өгч юм даа. Гэхдээ одоо нар жарахаас өмнө сүүлчийдэн шот авах чинь. Бороо зогсоод одоо бүр супер гоё яригдчих. Вау за. Окей, зураг авалт дууссан. Одоо гэрлөө явцгаая. За харж байгаачлан бол влогийг жоохон халтуурсан. Гэхдээ миний хийдэг бичлэгийн төрлөөс өөр болохоор жоохон шин санагдсан л да. Влог хийхин тулд яг чухал мөч бүрийг бичлэгийг авах хэрэгтэй юм билээ. Би болохоор яг тэгж сурааг болохоор ингээд моменттой хүмүүстэйг ярилцаад яг моменттой байх гэдсэн. Гэхдээ ер нь суралцж байгаа. Харин дараагийн влог хийсэн хэсгүүд гэх юм бол яг байрны найрны хэсгүүдээс влог хийсэн байгаа. Тэгээ одоо тэр бичлэгийг хамтдаа үзье. Hello guys. За халуунд баах явж байгаа сапирж байгаад орж ирлээ. Тэгээд юутач бол партийн дээр хэрэглэгдэх декорууд бол сонгоод бүгдийг бараг болгочих шиг боллоо. Зэгдэж гисэндээ The Home of Strawberry гэдэг дэлгүүр авсан. Тэгээд эндээс хавьяа өөр хийжсэн лааны сүрнүүдийг олж авчихсан байгаа. Voilà. So cute. За эднийхээ доотлын стикерийг болж байгаа. За тэрийг цэцэж дуусчаа. Тэгээд бас нэг шампань хийх пластикын глаз авсан. Маш олон хүн ирэх учраас шилийн идэлүүд бол хаагах аюултай. Тэгээд ер нь бол иймэрхүү босоо хүлээ авалт зүгээр гэрт болж байгаа үйлчлэгтэй пластикын аяг хэрэгжүүл зүгээр санагддаг. Гэхдээ тэрийг бол мэдээж шууд хаяхгүй шүү дээ. Яаль болох дахин хэрэглэхийг оролддог. За тэгээд энийгээ дуусчаа тэдэрийгээ задлаад тэгээд I'll see you guys. Yes,
ийм хөв гэсэн үг. Энэ бол хэрэглээд айгүй хялбар амар гэдэг хүмүүс ч гэсэн ингээд болгоомжлоод авах шаардлагагүй. Тэгэхгүй бол ингээд айлт очилж ирчээд юм хагалчих гад байгаа юм шиг надад бол үгээд өгөхгүй. Тэгэхээр сэтгэл байгаа амар гэсэн үг. Тэгээд дахиад ашиглах боломжтой. За эдгээрийг авсан байна. Эдгээрийг аваад. За тэгээд бас өнөртүүлэгч авсан. Ийм өнөртүүлэгч авсан. Энэ болохоор юу? Цагаан цайны үнэртэй гэж би санаж байна. Ерөнхийдөө бол яг тодорхойлж хэлэх юм бол Шангрилагийн лоббигоос үнэртдэг үнэр гэдэг нь шүү дээ. Ер нь тэр л гэсэн үг. White tea гэдэг сэнстэй diffuser авсан. Тэр ингээд цочтой ихэд гэр гоё үнэртэй болно гэсэн. Тэгээд энийгээ задлаад ийм юм билээ. Alright, өнөөдөр бол найр наадмын эхний өдөр болж байна. Тэгээд өчигдөржингөө бахан юм бэлдээдсэн шүү дээ. Тэгвэл өнөөдөр үр дүн маань бэлэн болоод тэгээд цочтой хүлээгээс сууж байна. Ер нь бол ингээд буфе стайлаар хоол захиалчт юм уу гэснээ нэлийн халуун байгаа болохоор зүгээр finger food канапе илүү дээрэн болов гэж бодоод тэгээд яг иймэрхүү захиалга хийсэн байна. Тэгээд цочтой хүлээж байна. Өчигдөр бараг л унтаагүй дээ. Ер нь бол унтаагүй гэж хэлж болно. Тэгээд унтаагүй байж готлоо өглөө шууд хүүтэн шүршүрт орсон гэх юм болохоор бүр хэсэг сэргсэн. Гэтэ одоо яг унталтанд ороод байх шиг байна. Гэтэ хүмүүс ороод ирэхээр мэдээж хүмүүстэй ярилцаад сэргэж байх. Одоо зүгээр яг нүг чимээгүй хүлээлт явц учраас жоохон нойр хүрч юм. Тэгээд usually not a coke person but за тэгээд миний outfit гэх юм бол креми өнгөтэй ийм slip dress өмссөн байгаа. Окей, за найрны минь 2 дахь өдөр болж юм. Тэгээд байрны найраа. За окей, би бүр арай цагаан бодсон юм уу? Миний бодог шингээг байх юм уу? За окей, юутач байрны маань найрны 2 дахь өдөр болж юм. Өчигдөр нөхрийнхөө талын хүмүүсийг хүлээж авсан бол өнөөдөр манай талын хүмүүсийг хүлээж өгнө. Тэгээд хүлээж авна. Тэгээд өчигдөр би цайвар шагал даашинчдайсэн бол өнөөдөр цэнхэр даашинч өмссөн байна. Тэгээд хормогчод үзсэн байна. Окей, тэгээд зочид маань яг одоо ирэх гэж байна. Манай хаби болохоор цэцэг авах гээд гарсан байгаа. За тэгээд өнөөдрийн хаалын сонголт бол ийм байна. За тэгээд 3 өдрийн арга хэмжээг би Stable Catering-аас авж байгаа. Тэгээд надад эдний үйлчлэгээ тэгээд яг цагаа барьж байгаа байдал маш их таалагдлаа. Ер нь бол яг ийм тулцсан арга хэмжээнд тэр цаг барилтын ажил бол асуудал авих байдаг. Тэгээд за өчигдрийн найран дээр эзэн Red Velvet Cake бол бүр супер байсан. Тийм болохоор өнөөдөр ахиуха авсан. Таарт хүүхдүүдэд маш их таалагдсан. Мини бургер угаасаа классик. За тэг өнөөдөр болохоор шинэ юм дурч байгаа. Энэ болохоор Taco Cup гэсэн. За тэнгуутлаа өнөөдөр бас шинээр дурч байгаа chocolate cake байна. За тэгээ шоколадтай мус. Эмэгтэйчүүдэд бол энийг их таалагдсан. За тэгээ хамгийн од хоолмон гэх юм бол энэ буритогоо ялангуяа chicken burrito надад маш их таалагдсан. За буритоноос нэлийн авсан. Тэгээд chicken skewer буюу дахиатай шорлог. За тэгээ энэ дэр миний хэд хэдэн зууш бас нэмэгдэхийн жимс нэмэгдээд ороод ирнэ. Тэгээ хүмүүсийг хүлээж авах бэлэн боллоо. Өчигдөр би болцтой галтгоогоо бөмбөгцөн. Окей. За тэгээд бахан цэвэрлэсэн. Тэгээд бас Stable Catering-ийн хамт олноос бит хоёр тийм ширээ сандал бэлгэлсэн байгаа. 2 ширээ бол яг үйлчлэгээ дагалдаж ирэх боломжтой юм байлээ. Тэгээд нэмэлтээр 1 ширээг болохоор тийч түрээсээр авсан байгаа. Тэгэхээр бас тэр түрээсээр авсан ширээн дээр болохоор би яатсан байгаа. Ариг ундаа гэх зүйлүүдийг бол тавьсан байгаа. За тэгээ яарч сандарч байгаа болохоор бүр баахан замбрааг ярьчлаа. Тэгэхэд сүтээ цагаа чанаа тавьсан. Окей, so одоо бүгдээрээ цочтой хүлээж авах та бэлэн болцгоё. Өчигдрийн влог нисэхлээр би маш жоохон бицэн угаасаа өчигдөр тэгэл яг бичлэг хий гэж бодож итэл цочид ирээл тэгэл шууд завгуулаад эхэлсэн. Тэг өдөржингөө завгааж хаад нилийн арай дууссан өглөөний 11-с эхлээд тэг өнөөдрийн цочд болохоор арай 5-аас ирээд 5-аас ирэх байсан учраас бас өдөр нилийн сайн унтаж авч чадсан. За окей, let's go. Тэгээ бас Stable-ийн хамт олондоо маш их баярлалаа. Ер нь ажлыг маань маш их хөнгөвчүүлж өгсөн. Тэгээд ийм амттай хоолнуудаар бол үйлчилсэн байгаа. Энэ найран дээр би өөр finger food-ээр үйлчлэх гэсэн хүсэлтэй байсан. Тэгээд тэрний хадагуу
За ингээд миний туршлагагүй ч гэсэн хэсгийг нь авчирсан влогууд сонирхолтой санагдсан байх гэж найдаж байна. Өнөөдрийн бичлэгээ энд хүргээд дуусгая. Тэгээ одоо найзууд ирээд веган оройн хоол идэж явах үедээ бичлэгүүдээ хийгээд дараагийн влогонд оруулна гэсэн. Тэгээд 3 дахь өдөр crime time-аараа бүгдээ уулзъя. Миний хэлгээр good vibes only. Bye.